Зөвшөөрөгдөөгүй тохиолдолд өөрөө шүүгчийн өмнө очиж өөрийнхөө хэргийг одоо нотлох хэрэгтэй байдаг. За асайлм авсныхаа дараа ямар нэгэн гэмт хэрэг үйлдвэл asylum status чинь хурааж авах гэсэн ойлголт байдаг. Бас тэгээд Монгол руу буцаж явах юм бол маш их status чинь бас хурааж боломжтой. Яагаад гэвэл энэ хүн чинь Монгол явхаас айжин гэж шалтгаанаар asylum авсан мөртлөөр яагаад одоо Монгол явж байгаа юм бэ гэсэн асуулт гарч ирдэг. За тэгээд хэрвээ Монголд ямарваа нэгэн өөрчлөлт гараад одоо жишээлбэл улс төрийн оромжлох хүссэн хүн ямарваа нэгэн нам гарч ирсэн учраас намайг одоо ингэж хавчиж байна гэж ирсэн хүн тэр нам буцаж буугаад өөр нам гарч ирэх юм бол байдал өөрчлөгдөд за тэгвэл одоо өөрөө бол Монгол буцахад айдас байхгүй юм биш тэгээд статусыг хурааж авах тийм тохиолдол байдаг. Уусралтай хүн өөрийн төлөвийг өрөөл бусдын сайн сайхныг гэрэлтүүлэх чадвартай. Энэ бол гайхамшиг. Тэгвэл энэ гайхамшигыг хүн хизээ өөртөө бий болгодог байна. Эхийн хэвлэлд бүрэлдэн бий болсон цагаас тухайн хүний насан туршийнхан ухамсарын суурь боловсрал тавигдаж байдаг гэдэг ээжийнхаа хэлсэн үгийг би онцлон дурдмаар байна. Тэгэхээр энэхүү гайхамшигыг бидэн тээж тижээн торниулагч нь эмгэгтэй та энгийн атлаа үнэхээр агав. Олдон лиш төрмөл ухамсар гэдэг энэ зүйл өөдрөг үзэл, гэгэн мөрөөдөл, их хүсэл, тэмүүлэл, нүр их хөдөлмөрийн үр шимээр тижээн тэтгэгдэж байж өнөөх гайхамшигтай гэж нэрлэгдэж байгаа чанар нь тодрон илэрдэг үлээ. Сайн сайхан амьдрал гэдэг бүх хүмүүсийн хувьд харьцангуй ойлголт байдаг хэдий ч тухайн төсөөллөөс буусан зураглал хүний оюун ухааны ухамсар хэмээх энэ хийсвэр оршил газар буун үлдэж тэрнийг бодит амьдрал болгохын тулд бид нар сурч, ажиллаж, хөдөлмөрлөхөд маш их цаг хугацаа зарцуулдаг. Үүний явцад насан туршийн боловсрол олно гэдэг бол хязгаарч богино хугацааны асуудал байдаггүй. Энэ урт удаан хугацааны явцад танаас өөр хинч хамгийн дээд хэмжээнд мэдэрч, дадал чадвар суулган дасгалжуулж чадахгүй. Тэгэхээр та өөрөө л өөрийнх нь дасгалжуулагч. Хамгийн энгийнээс эхлээд юу хүсч мөрөөдөх, юунд итгэж найдах, ямар зүйлсээр урам зориг, өөдрөг үзлээс тэтгэн амьдралын аль шатнд шилжих нь бидний өөрсдөө суулгасан дадал чадвараар дамжигдсан өөрийгөө өөрчлөх чадвараас шалтгаалдаг үлээ. Жишээ болгон би хоёр өөрийгөө дасгалжуулан амьдралаа бүгд нь өөрчилж чадсан хоёр эмэгтэй тухай энд дурдъя гэж бодлоо. 55 нас хүрч яваа Мадонна 30 жилийн турш дэлхийн поп урлагийн тайзыг эзэгнэн оддын амьдралаар амьдарч байна. Мөрөөдөлтөд хүрэх их хүсэл тэмүүлэл нь бадарч явсан тэрээр хэдийгээр олонний танил болж амжаагүй байсан боловч тухайн үедээ бүхэл бүтэн 5 жилийн турш өдөр бүр 3 цагийг хүсний байрныхаа шатаар дээш доош гүн эрчимтэй гүйж гойлог эрүүл биеийг олж авч чадсан. Өөртөө заяасан авьяасыг олон талаас тордсны нэгэн жишээ л бол энэ юм. Аливаа хүн бүх зүйлийг сэтгэлдээ зөвөр сэтгэж өөрийгөө дайчлан хөдөлмөрлөж байгаа олон боломжуудыг ухтаа нээж өгдөг. Энэ бол өнөөх бүхний суурь болсон ухамсарын үр дүн билээ. Хүн явсан газар уулзсан хүн унсан намынхаа тоогоор ухаанаа тэлж байдаг гэж би боддог. Өмнө нь очиж үзэж байгаагүй харилцах хэл соёл, хүрээлэх орчин, буух газар аль альны сайн мэдгүй ч гэсэн алсан энэ орныг зорин ирж элдв бэрхшээлийг үл тоон өдий зэрэгт хүрсэн олон сайхан хүмүүсийн төлөөлөл бол өсвөөчүүд та нар билээ. Зориг байгаа газар зам заавал нэгддэг гэдэг. Энэхүү зориг ирмэлцлээрээ та бүхтээс сурсан мэдснээрээ ялгаран Монголынхаа нэрийг энэ алсын оронд гаргаж мөн хойч үедээ эрдэм мэдлэг боловсролын хүч чадлыг харуулж яваад үнэхээр биширмэг бас бахархал төрүүлэх зүйлээ. Нэг хүний боловсрол эзэмсэн, онцгой чадвар эзэмсэн байдал улс орны бахархал бишрэл төрүүлэх нь цөмгөө байдаг. Уулын ихийн хүүхдүүд ихийн ухамсар шингээсэн сургаал хүмүүжлэн
дэлхийд алдартай бүхний танил болсон хүчрхэг баатрыг төрүүлээ зогсоогүй мөн дэлхийн түүхэнд урьж хожид хизээж байгаагүй асар том бүрнийг байгуулахад нөлөөлсөн. Хэдэн зуун жилээр үүнийг ярьж байна. Цааш хэдэн мянган жилээр ч яригдах энэ бол агуу чадвар. Эцэст дүгнэж хэлэхэд ухамсарын боловсрал гэдэг мэдээллийн сонголт тасгалжуулалтыг бий болгодог. Улмаар тэрэн дээр суурилсан эрдэм мэдлэг дадал чадвар гэдэг мөрөөдөл биелэл болж аз жаргал авчирдаг гинжин холбоо байдаг. Хүн нэг зүйлийг зөвхөн мөрөөддөггүй. Нэг мөрөөдлөөс дараагийн мөрөөдөл, нэг амьдралын шатаас дараагийн амьдралын шатнд шилжих бүрт таны оюун ухаан, боловсрал мэдлэг улам батчин та өөрөө төгөлдрөж байдаг. Эрдэм мэдлэг гэдэг хүний та бусадтай хуваалцах бүрт таны үн цэнийг нэмэгдүүлж байдаг. Танаас тасран оддоггүй гайхамшигын дээд гайхамшиг байдаг гэлээ. Эрдэмтэн бүсгүйчүүд та бүгдийн гэгэн улам ариун байг анхаарал тавьсан баярлалаа. 2013 оны 3 сарын 9-ний өдөр Вашингтон хотноо зохион байгуулагдаж байгаа Монголын бизнес эмэгтэйчүүдийн энэхүү уулзалтанд Калифорни мужийг төлөөлөн оролцож байгаад бол баяртай байна. Уулзалтад бол боловсрол, бишрэл, бахархал хэмээх сэдвээр илтгэл тавин боловсролын салбарт бол оролцлоо. Бусад илтгэгчдийн хувьд бол маш өргөн мэдхүйд мэдээлэл агуулсан сайхан илтгэлүүд тавьсан гэж бол бүгд бол оролцогчид их сэтгэл өндөр байгаа. Тэ хэмээх энэ хүн өргөмжлөл нь бидний одоо залуу хүмүүсийг урам зоригийг улам тэтгэж илүү их зүйлийг хийж бүтээхэд зоригжуулсан шагнал болов уу гэж хүлээж авч байна. Юуны өмнө танд энэ өдрийн мэндийг хүргэе. Сайн байна уу? Чамд ч гэсэн энэ өдрийн мэндийг хүргээд энэ Мартин 8-ны монголчуудынхаа баярын мэндийг хүргье. Тэмдэглэж байгаа өдрийн. За баярлалаа. Энэ уулзалт чуулганд оролцож байгаа таны сэтгэлийг сонсъё. Өнөөдөр энэ дээрээ би бол их гоё сэтгэлтэй байна. Ягаад гэвэл олон эмэгтэйчүүд айгүйх энд амьдарч байгаа ч гэсэн хүний нутагт амьдарч байгаа ч гэсэн өөрсдийнхээ чадлаар энд өөрсдийнхээ салбар мэддэг салбаруудтай ажиллаад айгүйх амжилттай явж байгаа олон бүсгүйчүүдтэй тааралдаж танилцж энэ хүмүүстэй хамт байгаад их баяртай байна. Юмшигт эмэгтэй гэж хэн бэ? Их л олон юм байх бах. Гэхдээ яг гайхамшигт гэдэг бол их л төгс юмыг илэрхийлэх бах. Гэхдээ ер нь бол хүн болгон өөрсдийнхоороо чаддаг юмаа хийгээд сэтгэл нариун бусдын төлөө ямар нэгэн цаг зав гаргаад бусдтай сэтгэлээ өөрийнхөө мэдэж чаддгаа хуваалцаад тэгэл зөв амьдарч эрүүл чирэг их орон гэр бүл одоо хав орчныхоо хүмүүсийн төлөө явж чадчих юм бол тэр хүн хийж чадж байгаа юм бүхнээ өөрөө өөрсдийнхоороо тодорхой хэмжээнд амжилттай хийж явах юм бол тэр бол гайхамшиг гэж бодож байна. Баярлалаа. Энд оролцож амжаагүй байгаа бүсгүйчүүдтэй та юу хэлэх вэ? Мэдээж хүн болгонд ямар нэгэн ер нь боломжгүй амьдралд дүүрэн байдаг, өдөр тутам биднэрт байдаг. Тийм болохоор дараагийн жилүүдэд улам энэ үйл ажиллагаа улам өргөжөөд одоо зөвхөн өнөөдрийн үйл ажиллагаанаас илүү олон хүн оролцоод ялангуяа залуучууд ялангуяа юм илүү хийж бүтээж байгаа ер нь өөрсдөө хүн би зүгээр л ийм шүү ч гэдэг юм уу нэгэн хэмжээнд үнэлж дүгнэлгүйгээр өөрсдөө ил гаргах үүднээс бас зүгээр одоо өөр бусад хүмүүсээр дүгнүүлээд ч юм уу тэгэлгүйгээр өөрсдөө бас санаачилж юм байна хаа байна гэж оролцож одоо ирж хааж оролцох хэрэгтэй гэж бодож байна. За цаг зав гарган ярьцлага өгсөн баярлалаа. За баярлалаа. Танд энэ өдрийн мэндийг хүргээд олон улсын эмэгтэйчүүдийн баярын мэнд хүргье. Баярлалаа. Хаанаас ирсэн хэм бэлээ? Би Iowa мужаас ирсэн. Миний нэр Долгор Сүрэн. За Америкт ирээд хэр олон жил болж байгаа лээ? Энд ирээд 9 жил болж байна да. За ямар салбар чиглэлд ажиллаж байна? Янз янзын л юм эрхэлж, оролдож явж байгаад одоогоор массаж хийж байна. Тийм яг би урд нь Чикагод амьдарч байхдаа би Монгол хүүхдүүдэд нэг сургууль нээгээд тийм ээ тэгээд 2 жил би монгол хэл заасан. Тэгээд Чикагоос нүүсний дараа нөгөө сургуулаа өргөжлүүлж чадхаа байлаад тэгээд Iowa мужид ирснээс хойш массаж хийж эхэлсэн. Массажны сургууль яваад тэгээд одоо 3 дахь жилдээ массаж хийгээд тэгээд яг хувьдаа баггүй амжилт гаргасан учраас өнөөдөр энд ирээд энэ сайхан эмэгтэйчүүдтэй танилцж тэдний бас амжилтаас суралцах тийм ээ тэдний ололтыг бас сонирхох тийм зорилготой л ингээд байж энэ их сайхан болж байна тийм. Гайхамшигт эмэгтэй гэхлээр
нэгдүгürt би их хүнийг хэлнэ гэж бодож байна. Үр хүүхдээ зөв боловсон өсгөж хүмүүжүүлнэ гэдэг чинь маш том үүрэг. Би хоёр сайхан хүүтэй тэр хоёроо сайн хүн болох юмсан, ажилтай хүн болох юмсан, аж аргалтай байх юмсан гэдэг бол миний хамгийн анхны эсвэл хамгийн том зорилго. Тэгээд тэр хүүхдүүдээ боловсралтай сайн хүн болохын тулд өөрөө чи ажилтай байх хэрэгтэй. Ажилдаа дуртай байх хэрэгтэй. Тэгжээ чи жаргалтай байна. Тэгэхээр өнөөдөр үр хүүхдээ зөв боловсон хүмүүжүүлээд тэгээд хийж байгаа ажилдаа жаргалтай байгаад тэрэндээ тодорхой амжилтыг гаргаж чадсан эмэгтэйг би чадварлаг эмэгтэй эсвэл авьяаслаг эмэгтэй гэж нэрлэх болов гэж бодож. Хэлэх дуртай үг эзэн хичээвэл заяа хичээнэ гэж үг. Чи өөрөө л хичээж чадах юм бол чиний аз жаргал чиний гарт байгаа. Хаач явсан чи аз жаргалтай байх чинь чамаас зөвхөн чамаас шалтгаална. Сакраменто хотын монголчуудын холбооны тэргүүн Даршнамын амар жаргалтай уулзаад байна. Танд энэ өдрийн мэнд хүргээд олон улсын эмэгтэйчдийн баярын мэнд хүргэе. За баярлалаа. Та нарт бас баярын мэнд хүргэе. За баярлалаа. Энэ чуулга уулзалтанд оролцож байгаа таны сэтгэлийг хуваалцъя. За баярлалаа. Өнөөдөр ингээд бидний хувьд те Америкийн нэгдсэн улсад амьдарч байгаа газар юм сайхан хүүхнүүд хүрэлцэн ирээд би энтэйгээ туршлагаа хаваалцаад би нэгээ ингээд боловсруулад байх тийм боломж олгосон. Одоо энэ манай Монгол эмэгтэйчүүдийн хөгжлийн сангийн тэргүүлэгч гишүүдтэй бүгдд нь талархлаа илэрхийлж байна. Монголчуудын холбооноос эмэгтэйчүүдэд зориулан явуулдаг онцгой арга хэмжээний талаар та дурдахгүй юу? Манай холбооны үйл ажиллагаа ерөнхийдөө залуу хүүхдүүд, эхчүүд, эмэгтэйчүүдэд бас их голчилж явагддаг. Бидний хувьд одоо монголчуудад бүсгүйчүүдэд зориулаад бүсгүйн цаг гэдэг үйл ажиллагаа зохион байгуулж эхэлж байгаа. Энэ дээр одоо бид нар яг хэр сар тутам юм уу улирал тутамд бүсгүйчүүдэд цуглуулад тэдний эрэлт хэрэгцээг судлаад тэд нартай зориулаад бас янз бүрийн боловсролын үйл ажиллагаанууд явуулж байгаа. Энэ чуулга уулзалтаас та юу авч үзэж байна вэ? Эндээс маш их олон зүйлийг авч үзэж байна. Боловсрал гэдэг хүний амьдрал ямар чухал юм бэ те? Бид нар боловсралтай байснараа бид нар аюух маш их өөрчлөлт хийж чадах юм байна гэдгийг эндээс сурлаа. Тэгээд энэ олон эмэгтэйчүүдийг нэгтгэхэд олон эмэгтэйчүүдээс олон зүйлийг сурч авлаа. Тэгээ бас бусдаа очиод мэдээлэл тийм сайхан мэдээллүүдийг цуглуулж аваад буцаж байна гэж. Энд оролцож амжаагүй бүсгүйчүүдтэй та юу хэлэх вэ? Энд оролцож амжаагүй эмэгтэйчүүдээ үргэлж сэтгэлээр өөдрөг бай, өөртөө итгэлтэй бай, хийгсэн зүйлээ хийцгээж байсан мөрөө бид нар Монгол эмэгтэйчүүд, Монгол эхчүүд гэдэг бол маш их авьяаслаг хүчтэй хүмүүс юм шүү те. Тэрийгэ үргэлж дотроо хадгаж, тэрийгэ гадагшаа гаргаж яваасаа гэж бодож байна. За баярлалаа. Энэ бяцхан ярилцлага таны хэлэх дуртай үгээр өндөрлмөр байна. За баярлалаа. Би хүмүүстэй хэлэхдээ эвтэй бол хүчтэй те. Бид нар эвтэй наримдалтай байхад бид нар бол юу ч бүтээж чаднаа гэж боддог. За цаг зав гарган бидэнд ярилцлага өгсөн танд баярлалаа. Ажлын өндөр амжилт хүсье. За баярлалаа. Та нартаас ажлын амжилт хүсье. За баярлалаа. За баярлалаа. Энэ чуулга уулзалтыг тохиолдуулаад энэ бүх энэ чадварлаг энийг сайхан одоо амжилтаараа энэ сайхан том хөгжилтийн оронд одоо тэргүүлэх байр суурь эзэлсэн салбаруудаа амжилт гаргаж яваа бүх хүүхнүүдтэй ялангуяа залуу хүмүүсүүдтэй одоо сайн сайхан яваарай, сансан бүхэн дэлгэрч яваарай гэж хүсье. Их сайхан илтгэл тавигдаж их гоё байна. Энийг үзээд үнэхээр бахархаж байна. За хооч үеийнхэнтэй хандаж миний хүүхдүүд Ахмад буурлыгаа хүндэтгэж Ахмад буурлуудынхаа үгийг сонсож үр хүүхдээ сайн сайхан өсөж хүний газар сайхан зөв яваарай гэж хэлье да. За цаг гарган бидэнтэй ярилцсан баярлалаа. Танд эрүүл их урт удаан наслахыг хүсье өрөөё. За баярлалаа. Та нар ч ирсэн энэ ажилдаа улам их эрч хүчтэй ажиллаж, улам их ажлын амжилтаар дүүрэн сайхан юм улсуудыг сурталчилж яваарай. Ажлын их өндөр амжилттай яваарай гэж хүсье өрөөё.